За тэгэхээр өнөөдрийн яригддаг байгаа сэдв бол бас зөв сэдв гэдэг дээр би бол санал нэг байна. Сая бас хэд хэдэн гишүүд ярьлаа. Манай Баясгалан гишүүн, Алдарж Авхлан гишүүн, Өрийн Туяа гишүүн, Батболд гишүүн. За байнга орон дарагч гэсэн энэ дээр яриад байна. Ер нь энийг бид нар бас нэг мөр зөв хийж авч явах нь зөв баха. Тооцоо судалгаагаа бас эргэж хараад нэлээд нягтлаад энийг дахиж дараагийн шатны маргаан үүсгэхгүйгээр асуудлаа шийдээ явъя гэдэг дээр байнга орон гишүүд бас санал нэгтэй байна гэдэг нь эндээс бол харагдаж байна. Энэ дээр бас хууль санаачлагч маань бас анхаарахыг бас хүсэж байна. Ер нь бол энэ хуурамч шатхан үйлдвэрлээд байгаа энэ зүйл бол ямар нэгэн төрөөс хяналтгүй явдгийн байна. За мэдээж энэ нь бол хүн одоо иргэдийн эдийн засгийн болон эрүүл мэндэд бас хортой үйл ажиллагаа явуулж байгаа. Зах зээл тэгш бус өрсөлдөөнийг бий болгож байгаа гэд энэ болгон дээр маргаан байхгүй. Энэ асуудлуудаар бол дэмжиж байгаа гэдгийг бас илэрхийлье. Ингээд таны одоо энэ оруулж ирсэн материалуудыг аваад үзэхэд ер нь нэг нефт импортлдог, шатхуун импортлдог компаниудын 51% нь импортынхаа худалдаа авалтандаа зарцуулдаг. 34% татвар, 16% нь үйл ажиллагааны зардал зарцуулдаг. Ингээд ашиггүй учраас ашиг хийхийн тулд бараг л ийм хуулийн цоорхойг ашиглаж ийм хийж байна. Бараг энэ нефт импортлж оруулж ирдэг бүх газрууд бараг хийж байгаа юм шиг иймэрхүү ойлголт өгөхөөр иймэрхүү юм танилцуулган дээр бас бичигдсэн байна. Энэ дээрээ та бас хариулт өгөөч гэж нэгдүгээрт. За хоёрдугаарт нь энэ хуурамч үйлдвэрлэсэн шатхуунууд мэдээж энэ шатхуун зардаг аж ахуйн нэгжүүдээр дамжиж зарж иж тэр одоо хэрэглэгчдийн портер машин гэх мэт нон төхөөрөмжүүд эвдрэх ийм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр колонкийн тэр шахаж байгаа тэр бензинүүд дээр шахаж байгаа тэр нефт дээр түрш дээр ямар нэгэн төрлийн хяналт байдаггүй юм байна да гэдэг нь эндээс таны танилцуулгаас бас харагдаад байна л да. Энийг бас бид нэр яах юм бэ гэдэг ийм асуудал бас эндээс ургаж гарч ирж байна. Энэ дээрээ бас бүгдээрээ бас энэ дээр та бас хариулт өгөөч. Салбарын яамд нь эсвэл бас үүрэг даалгавар өгсөн засгийн их хурлын тогтоол бас давхар гарах ёстой мó гэсэн ийм одоо байр байдалтай би бас бодоо сууж байна. За мөн энэ одоо газрын тосны дайвар бүтээгдэхүүн гээд энэ дотроо энэ керосин, хийн, конденсатын, нэрмэл, дистиллят, хөнгөн фракцийн бензин, нафта гэх мэтлэн гээд оруулаад өгсөн байна л да. Эдгээрийг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг, магадгүй одоо цэвэрлэгээ үйлчлэгээ хийдэг гэж зарим газрууд нь одоо эдгээр бүтээгдэхүүнийг ашиглаж цэвэрлэгээ үйлчлэгээ хийдэг гэж сонсч ийсэн. Тэгдгээр одоо аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулж байгаа нөхдүүд дээр энэ одоо татвар нэмэгдсэнтэй холбоотой тэдний үйл ажиллагаанд ямар хэмжээний бас зардал бий болох юм бэ, өртөг бий болох юм бэ? Эргээд иргэдэд ямар хэмжээний бас эзэн засгийн хувьд нь бас дахиад эргэж нөлөө үзүүлэх юм болов. Энэ тал дээр танаа судалсан судалгаа байгаа болов уу гэж. За эцэст нь дөрөвдүгüүрт нь энэ газрын тосны үйлдвэрийг бид нэр өндөр өртөгтэй барьж байгаа. Энэ шинээр барьж байгаа газрын тосыг үйлдвэрлэхэд энэ одоо газрын тосны одоо дайвар бүтээгдэхүүнээс орцод нь ордог бас ийм бүтээгдэхүүнүүд байдаг юм болов уу? Хэрвээ орцод нь ордог бүтээгдэхүүн дээр одоо бид нар ингээд татвар тавьчихаар нөгөө зээл авч ирсэн одоо газрын тосны үйлдвэрлэлийн өөрийнх нь тэзүүд нь бас өөрчлөлт гарч таарна, ашгаа нөгөх, зээлээ төлөх энэ төр гээд асуудлууд үүсч таарна. Энэ дээр нь ямар тооцоо судалгаа байд юм болоо гэсэн ийм дөрвөн асуултыг асууя. За баярлалаа. Бүрдүүлж хариулах уу? За 5-2. За сүүлээс эхлээд хариулъя. Тэгэхээр ер нь бол газрын тосны үйлдвэр тодорхой хэмжээгээр яг энэ шатхуун үйлдвэрлэхэд тодорхой холцоод манай улсад байхгүй. Тийм учраас тодорхой холцоод орж ирнэ. Энэ тохиолдолд бол бас тусгаалan арга хэмжээ авах ийм боломжтой. Хоёрдугаарт нь яг энэ хуулийн дээр би одоо хэлцүүлгээ явцад тодорхой хэмжээгээр одоо жишээнүүдийн одоо гайлын мэдээгээр бол сүүлийн 4-5 жилийн гайлын мэдээгээр бол ганцхан Эрдмэн гэж компанид оруулж ирсэн байгаа тань л. Тэр нь болохоор нөгөө диспонсоруулах тэр үйлдвэртэй хэрэгтэй тэр зүйлийг л оруулсан байна. Бусад ямар нэгэн компаниуд оруулж ирээгүй байгаа даа шүү дээ. Зөвхөн тэр нөгөө холц гэдэг компаниуд л оруулж ирж байна. Тийм учраас яг энэ дотоодын ялангуяа үйлдвэрлэлд өөрөлдвөл бусад үйлдвэрлэлд шатхуунаас бусад үйлдвэрлэлд хэрэгтэй байгаа тэр бүтээгдэхүүнүүдийг яг энэ хуулийн дотроо бас квот олох замаар ч юм уу татвараас нь чөлөөлөх ийм одоо боломж яг хилцүүлгээ явцад байж болно. Тэр нь гэхдээ нөгөө нэг компани ороод замбараа өгөхөр оруулж ирэхээргүй одоо зохицуултыг хийж болно гэж хэлмээр байна. За тэрний нэг тооцоол дээр жоох алдаа гарсан байна.
тэн дээр энд миний одоо өөрт байгаа юугаар бол 45%-ыг нь импортын худалдаа авалт, 31%-ыг нь одоо бол 28 болцсон юм байна. Ягаад гэвэл онцгой дотор шатхуун дээр ер нь бол чөлөөлөгдсөн байж байгаа засгийн газрын шийдвэрээр. Тэгээ 28% болсон байгаа. Тэгэхээр ер нь бол энийг та бүхэн бас танилцуулгыг бас засч өгөөё. За 3 дахь асуулт нь юу вэ? Тийм, тэргийн би сахилч. Бинт шахаж байгаа бензин дээр хяналт алга байна. Шатхуун түгээх станцуудаар гэж. Байхгүй байгаа муу стандарт байхгүй байгаа. Бүрдээр жишээ микрофон өгье. За эдгээр мэдээж одоо ялангуяа хувийн компаниуд, томоохон одоо уул уурхайн компаниуд бол маш чанартай шатхууныг авч техникэд хамгаалах ийм одоо зорилготой учраас энэ одоо компани шатхуунуудыг ерөөсөө авдаггүй. Ихэнх төрийн өмчийн компаниуд авч байна. Төрийн өмчийн одоо их олон байгууллагууд дарга нар нь одоо тэр хямдхан шатхуун аваа тэрнийхээ зөрүү гаргах замаар энэ одоо хувийн эрх ашигаас хандаж бас энэ компани одоо хуурамч шатхууныг худалдаж авах, өөгшүүлэх ийм зүйлүүдийг бас маш их хийж байгаа. Дээрээс нь хөдөө орон нутагт хянан шалгах боломжгүй тэр газруудад энэ хуурамч шатхуун маш их түгээгдэж ард иргэд машин дэргээ хэвдүүлж байгаа гэдгийг хэлье. Тийм учраас энэ би түрүүн хэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ хян шалгалтын бүх шатанд, хууль хяналтын бүх шат. За Батбаяр гишүүний микрофон өгье.